За одоо дараагийн сэдвийг болохоор академикийн профессор анагаахны докторант Сумадын эмнэлгийн эмч молор эмч халдварт томуу өвчний онцлогоо болон эмчилгээний талаарх дээр цааш өгүүлж хэлнэ. За баярлалаа. За намайг молор гэдэг. За би та бүхэнд лекцийг яг өдөрдмжийн дагууд биш. Арай өдөрдмжээс өөр маягаар танилцуулах байх. Өөрөөс танилцчих зүйлийг би нэг давтан яриад байх шаардлагагүй байх гэж бодож бэлтлээ. За гараа өргөд асуух асуулт яг тэр тухайн үед байвал түүнийг хажууд мессенжерээр бичнэж. За бас лекцийн дараа асуугаарай. За тэгэхээр өнөөдрийн хувьд дэлхийн нийтэд ер нь ямар хуу хандлагатай байна вэ гэдэг талаас өнөөдөр өглөөхөн Global Burden of Disease буюу энэ дэлхийн өвчний тархалтын судалгаан дээрээс хэдэн зүйлийг авч яг тоо баримтын тухайд бол би нэг дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Ер нь бол бага орлоготой болон дунд орлоготой орнуудад илүү их тархах хандлагатай байгаа юм байна. 5 наснаас доош наснд энэ илүү аюултай байгаа юм байна гэдэг нэг ийм мессеж байна. Тэгэхээр ер нь бол амьсгалын замын дээд буюу хоолой, залгиур, улаан хоолой, амьсгуурс дагсан болоод уушигны юугаар upper lower гэж respiratory infection байдлаар ингэж өвчнийг илүү их авсан байх юм аа. Тэгэхээр зэрэг бид бол одоо яг хоолой барьсан ханиад нь илүү их байгааг юун дээрээс 21 он хүртэл өвчний тархалтын судалгаан дээрээс тэрнээс хойш 25 оных бол арай нэг жоохон юу байна. Баталгаатай маягтай тийм судалгаанууд нь ховорхон байна. 21 оноос өмнөх нь бол яг тархалт дээр илүү их тоо баримттай ийм судалгаанууд байна. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар тоо баримтыг эрүүл мэндийн яамны том тус төвчний нөхцөл байдлын мэдэн дээрээс өнөөдөр энэ шин тэглэгдсэн байдлаар нь авч энэ оруулаа өнөөглөөний шин дээрээс. Тэгэхээр ер нь бол өдөр ирэх тусам цаг агаар хүүтрэх тусам энэ өвчин улам цаашдаа даамжрах хандлагатай байгаа юм байна. Ер нь бол амьсгалын замын архаг өвчин гэдэг маань нэлээд хүндрэлтэй. Тэгэхээр энэ хэдэн зүйлийн хүндрэл үүсдэг өвчнүүдийг бол та бүгд мэдж байгаа. Энийг уламжилт ангаах ухаанд ер нь юу гэж ангилдаг юм бэ гэхээр нэг 8 зүйлийн өвчин болгож ангилсан байна. За тэгтэл энэ 8 зүйлийн өвчин чинь зөвхөн яг ханиадны тухайд бол ярихдахгүй юм байна. Ханиадны тухайд ер нь юуг анхаарч үзүүл зах ёстой тухай өнөөдрийн лекцэнд бол би агуулга болгож оруулахыг хичээлээ. Тэгэхээр эхний ерөнхийд нь анхаарч үзүүл зах ёстой юм маань бид нарт гадаа орчин дулаарах, хүүтрэх энэ улирлын өөрчлөлтүүдэд их хамааруулж хүний биеийн сав ертөнцийн хувирал шимийн амтан буюу хүний биед хэрхэн нөлөөлж байгааг уламжилт ангаах ухаанд ингэж ангилж үзсэн байна. Уламжилт ангаах ухаанд улирлыг бол 6 хуваадаг. 6 хуваахын хамтаар судасны логшилтыг бол бас улирал хоорондын завсрын буюу шороо махбод дэлгэрэх үе гэж бас нэг хувааж үзэж байгаа. Ингэж хуваагаад байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр их хүү дайсан махбод буюу улиралд одоо сэрүүний улиралд ямар махбодтой өвдвөл илүү хүндрэлтэй байх вэ гэдгийг тооцоход илүү их ач холбогдолтой. Тэр улиралд дэлгэрсэн судас аль эрхтний дэлгэрсэн буюу тэр эрхтний үйл ажиллагаа идэвхжсэн үед өвдвөл ямар гэмтэй байх тухай бодоход тустай байдаг. Мөн тэгээд түүнээсээ уялдуулаад тустай хортой буюу хоолунд явдал мөрийн нөхцлөөр амтлаг, эсэглэн, давслаг, гашуун, халуун, ихүүн гэсэн 6 амт дэлгэрэх
тэр улиралд илүүтэй олдцтой гэх юм уу, тэр улиралд тэр хүний бие илүү их идэж ууснаас өвдөх магадaltaй гэх юм уу, ийм байдлыг тооцдог. Үүнээсээ эсэргээр нь бид нар өгөх эмийнхээ амтын чадал, мөн чанарын чадлыг тооцож эмчилгээг уялдуулдаг ийм зарчим явдаг байх нэ. За тэгэхээр эндээс юу бодож үзэх ёстой вэ гэхэлэр бид нийттэн зүгээр яг энийг базаад бодоод үзэх юм бол улирлын эрхээр хүний бас нэг хоол ундны дуршил, өмсөх зүг, амьдрах ахуй нөхцөл өөрчлөгдөж байхад бид түүнийг одоо шагаа нүцгэн шахуу нэг тийм жижигхэн мод хөөс нэг юм шахаа углааш маягийн гуталтай доороос жиндээд тэгээ дээрэс нь дандаа хүйтэн чихэртэй голдуу юм уугаад явах юм болбол энэ эргээд хүний бид хоолойд барьсан ч юм уу нэг ийм аниад томуу дэлгэрэх үндсэн нөхцөлийг бүрдүүлээд байх юм байна. Тэгтээ зэрэг түүнд нь дандаа бид нар адууны мах хаарц сармис сонгон голдуу идээд байвал бас л эргээд энэ халууны махуудыг бүрхэх, нуугдах, хатгаа болох ийм хүндрэл их үүсвэр нь болдгийм байна гэдгийг ойлгуулах болох ёстой юм байна. За тэгэхээр дараагийн бодох ёстой зүйл маань улирлын хамаарлаас гадна хүний өөрийн өвөрчлөл буюу хүний өөрийн нэг юм унган идэж ууж амьдарч дассан ажил мэргэжил ахуй нөхцөл энэ бүгд нийлээд ер нь хүний өөрийн өвөрчлөл гэдэг юм дээр нөлөөлөд ирэхтэйг зэрэг өвчний хувирал гэдэг юм их олон янзаар гардаг юм байна. Өвчний хувирал гэдэг ер нь бол хамгийн гол нь энэ хүний өвөрчлөл дээр их суурилж яадаг байна. Хүйтний улиралд 3 өөр хүн орч ирэхэд хийшэр бадхан 3 өөр өвөрчлөлтэй хүн орч ирэхэд 3 өөр янзаар гарах юм байна. Тэгэхээр энэ хий гэж юу, шар гэж юу, бадхан гэж юу гэдгийг эргэн бодохгүйгээр түүнд нөлөөлж болох энэ хойно онолдуулж ичсэн 7 зүйлийн нөхцөл байдал дэлгэрүүлэх юм бол би энэ хураангуйлж тавьсан 10 зүйл байдаг. Энэ 10 зүйл одоо бол энэ хураангуй байдлаар 7 зүйлээс хамаарат хүний биед бол нөгөө өвчний хувирал гэдгийг тооцож эмчилгээг уялдуулж явах ёстой гэдгийг энд би харуулахыг хүсэж байна. За мөн хүүхэд гэдэг бол яраа, бага нас, өсвөр нас гэж үндсэнд нь 3 зүйлээр ангилж үзэж байгаа. Энд бол хооллолт, дуршил, амьсгал, зүрхний лугшилт, тэгээд суур ямар нэгэн харшил орчин үед бол энэ харшил гэдэг их түгээмэл шин чанартай ургамлын ч вэ нүү эсвэл тоосны эсвэл ямар нэгэн утаа тортог өөр бусад хэлбэрийн харшил их суур байдаг болчихжээ. Энээс үүдээд бид энийг тооцож үзэлгүйгээр ямар нэгэн эмийн эмчилгээ өөр бусад эмчилгээг хийхэд их төвөгтэй байдаг болсон байна. Нэмээд энэ бага наснд ер нь хүүхдэд эм уулгах хэлбэр тун тэгээд эмийн хоршлын тухайд нарийн бодож үзэлгүйгээр эм өхөд бол тун төвөгтэй нөхцөл байдал хүндэрч амархан хүндэрч болох юм байдаг байна. Ер нь бол бага хүүхдийн ханиад зүрхний лугшилтын тоо гэдэг юм уу, амьсгалын тоо насан турш хүнээс олон байдаг учраас илүү их өвчний явц түргэн дараагийн шатанда шилждэг, хүндрэл амархан гардаг юм байх юм аа. Бага хүүхдэд ер нь бол уламжлалт эмийн уулгах хэлбэрийг би энд тусгайлан ярихад ер нь хөхөө хөгж байгаа үед нь бол хүүхэд ихт нь өөхөн бор хоолнд орсон үед бол их хүүхэд хоёуланд өгдөг. Ер нь хөхнөөс гарсан байвал насан турш хүнтэй адилхан нөгөө усан уусмал хэлбэрээр илүү өхийг зөвлөдөг байна. Тэгээд им уух 10 ёс гэж байдаг. Энэ дундаас бол энэ ханиад томуу буюу энэ халдварт халуун өвчний үед бол илүү усан уусмал хэлбэрээр ойрхон багаар өхийг зөвлөдөг. Багаар гэдэг маань тэр хүүхдийн нэг балга хэмжээг л хэлдэг. За эмэгтэйчүүдийн хувьд бас энэ томуу өвчин бас өрмөц байх юм аа. Тэгвэл ер нь бол жирэмсэн үеийн тэгээд дээрэс нь цэвэршилтийн үеийн томуу бол их хууч өвчнүүдийг их сэдрээдэг. За энэ үед бол хөх
булчирхаа орчмын өвдөлтүүд, биений эмний өнгө, хэлбэр, хэмжээ, мөчлөг өвдөлтийг бусад холбогдох зүрх судасны ч юм уу эсвэл эмэгтэйчүүдийн өөр холбогдох шинж тэмдгүүдийг үе мөчний өвчний шинж тэмдгүүдийг илүү их сэдрээд мах бодийнхоо хуваар ингэдэг байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. За өндөр настанд бол ер нь ахуйн нөхцөл, тэр хүн ганцаараа амьдардаг эсэх, үр хүүхэд нь байдаг эсэх, тэгээд ус түлээж байдаг юм уу, өөр бусад ийм ахуйн нөхцлөөр өвчний хүндрэх тийм нөхцөл бололцоо бүрдсэн байгаа эсхийг сайтар авлуулж зохистой юм. Ийм байвал тэр нөхцөлд зохицуулж амьсгалыг дулаацуулах, аль болох даарч интэхгүй байх тухайд нь бас анхааруулж хэлэхгүй бол хүмүүс ерөнхийд нэг тийм хайнг хүн хэдий сайн хэлхээс наашгүй гэж өдөр тутмын хийж дассан зүйлээ эмчийг анхааруулахаас нааш тоомжиргүй байдлаар өвчнийг амархан хөндрүүлдэг ийм явдал байх юм аа. Ахмад настан, өндөр настан маань бас зүгээр суугаад байдгүй ямар нэгэн ажил тэр дундаа хүүхэд жоох гэдэг ажилтайч байх юм байна. Тэгээд суур өвчлөл бол энэ хамгийн чухал юм байна. Тэгэхээр ахмад настанд хооллолт дуршлыг, амун харшлыг гаргалцахгүйгээр эмийн эмчилгээ санал болгоход бас нэлээд төвөгтэй байдал үүсэх юм аа. За ер нь архаг суур эмгэг хавсарсан үед бид ер нь ханиад томооны үед юуг илүү анхаарал зохистой вэ гэхээр зүрх судасны өвчлөлт бол их давмгай байх юм аа. Судасны хатуурал гэдэг юм уу, эсвэл энэ даралт ихсхийн өвчлөл бол ханиад томоо өвчний үед улмаа илүү их сэдэрдэг. Тэгтээ зэрэг энэ өвчтнүүдийн суур эмгэгийн үед бид илүү анхаарч тэр зүгийн эмийг комбинац буюу тэр хоршил дотроо оруулж тооцохгүйгээр тухайлбал зүрх судасны уушигны юм хавсарсан баг эргэлтийн чанартай байвал агар 15 гэдэг юм уу. Агар гэдэг юм ер нь бол зүрхний халуун, зүрх уушигны халууны үед илүү их өгдөг юм байтал дотор нь бас агар 8 байлаа гэх чинь дотор нь ран агар 8, шүн агар 8, лүн агар 8 гэдэг бас нэг 3 үндсэн хэлбэрээр бүхэл эмийн аптекуудаар байдаг. Тэгтэл агар 15-ыг бас нэг жаахан хүмүүс норов 7, агар 8 хоёрыг нийлүүлээд өгчөхөд болдго юм а гэсэн шиг аргалзал байгаа хэлбэр. Ер нь бол дотоод хувь хэмжээгээр бол агар 15, агар 8 болоод нэмсэн норов 7-гийн найрлага бол адилхан биш. Тэгэхээр энийг ямар зорилгоор яаж өгч байгааг өмнө ярьсан бүх тэр хавсарсан нөхцөл бусад ямар нэгэн байдлаар нөлөөж болох хүчин зүйлсийг тооцохгүйгээр эмийн хоршлыг гаргахад хэцүү байна. Тэгэхээр ер нь бол энэ суур эмгэгүүдийг бид ханиад томооны үед илүү их давмгай хүндэрч тэгээд нөгөө өвчний хувирал явж их гардаг байдлаар нь жагсааж та бүхэнд нэг сануулж. Ер нь бол өдөр тутмын ажиллаараа та бүхэн бол энэ өвчнөд тэгээд нэг юм хавсарсан хаанаас л дан ганц нэг өвчин тусчихсан хүн ирэхдээ хүндэрсэн байдлаар л болж ирж байгаа. Ер нь бол шинэ үед нь бол ханиадыг эсвэл яг нэг тийм эс боловсрсон нууц үед нь нэг юм байна да гэдэг хүн шууд даруйд нь ирдэг хүн их ховор юм. Тэгэхээр ер нь бол цаашдаа энэ хийшаар бадган хавсарсан хурсан ер нь халуун байлаа гэхэд зөвхөн яг нэг тодорхой шинж дээрээ ирдэг нь их л халуурсан үедээ нэг хандаж болох юм. Тэгэхээр дэлгэрсэн халууныхаа үед их ханддаг маягтай байх. Ер нь тэгэхээр өвчин гэдэг маань үе шат дамжаар байна. Үе шатанд нь уялдуулж эмчлэх ёстой юм байна. Бидний ер нь бол зорилго үе шатыг нь зөв тогтоох гэдэг дээр л бовнаар. Тэгэхээр уламжлалт ангах ухааны энэ ахуй үеийн халуун гэж нэг 6 үндсэн хэлбэр байгаа. За энэ 6 үндсэн хэлбэр бол эс боловсрох буюу хийтэй хавсраад ирсэн. Тэгээ хоосрох буюу хийн дийлэнх болоод ирсэн. Нуугдах буюу энэ бадган сальсан илүү их аривдаад хүүтний шинж нь илүү давмгай болсон. Хуучрах буюу идэгэхээргүй нөгөө он жил сар хугацаа өнгөрөөд явчихсан ийм архаг чанартай болж өөрчлөгдсөн. Булангардах буюу шар ус холилдсон. Дэлгэрэх буюу яг эд халууны хүчээ эд бас дотор нь хүчээр нь ангилдаг. Гэхдээ ер нь бол дэлгэрэх халуун гэдэг нь шарын халуун эд, цус шарын халуун эд дэлгэрсэн эд хүч нь их болж байгаа. Өвчний хүч, өвдөлтийн хүч, халуурах зэрэг бол
тодорхой болж байгаа ийм үе шатыг хэлсэн байх юм. Тэгэхээр энэ үе шатанд нь уялдуулаад бид эс боловсрсон байвал боловсруулах. За тэгээд нөө ковидын үед бид норв долоо ман дөрөв их сайн байдаг юм а гэд хэлчихсэн. Тэгээд энэ хоёр юм л учиргүй их гүйлгээнд гараад энэ хоёр юм олдож бололцоо хүмүүс бас энэ нүгээр бизнес хийж гэлээс. Тэгэхээр энэ лекцэн дээр би нэг тийм эмийн нэр дурдахыг гол болгосонгүй. Ер нь бол уламжилт үндсэн 6 нэмэгдээд одоо 7-8 чимийн үйлдвэртэй болж байгаа. Эмийн үйлдвэрүүдээс гадна эмнэлгүүд өөрсдөө бас өөрсдийн тэр эмийн үйлдвэрүүдээс татан авсан эмнүүд байгаа. Заавал аптек гэлгүй эмчтэр ороход ер нь бол энэ эмнүүдийг олох бололцоотой. Тэгэхээр энэ үе шат болгон тохирсон эмнүүд бий. Эс боловсрсон үед боловсруулах эмийн тоонд бол норв 7, ман 4, литр 7 гэсэн эмнүүд байдаг. Хоосорсон үед болоод эрэхтэй зэрэг энэ илүү хий давмгаа болсон байдаг учраас энэ зөвхөн эмийн эмчилгээч биш, нэмээд төөнөр байдаг юм уу? Тийм эмийн бус эмчилгээнүүд тэгээд хоол унд нь хавсрахгүйгээр энийг бас дарахад бэрхтээ болоод ирдэг. Энэ хоол унд явдал мөрийн тухайд бол аюулчин багш дараа нь танилцуулна. Нуугдсан гэдэг маань бадган салс давмгаа буюу нус цэрэн шүүрэл секрецний ихссэн ийм үе болоод ирдэг. Илүүтэй энэ өвчин цаашдаа хуучрах хандлагатай болоод ирж байгаа ажиглагддаг. Тэгвэл зэрэг энэ ханиад нь идэхгүй жил тойрчж байгаа ч гэдэг юм уу. Тэгээд нэг тийм ноцтой биш шинжтэй байгаад тахтай зэрэг хүмүүс энэ өвчнийг уушигны архаг, амьсгуурсын архаг хэлбэрт ортлон ер нь хүний биеийн дасан зохицлоос давтал нь ингээд явчихсан ч байдаг. Ер нь уур амьсгалын хувьд хойд зүгийнч гэдэг юм уу энэ жиндүүхэн, чиглэг ийм уур амьсгалтай аймагуудаас ирсэн ууширны архаг чанартай ийм хуучирсан халуун өвчин ихэвчлэн энэ тийм уушгинд ус хурсан ийм маягийн хэлбэртэй ч болцсон ирдэг. Тэгэхээр эрентгийн зураг ер нь бол энэ үед их чухал онцлогооны юу болдог шүү. За тэгээ булангардах буюу энэ шар усны гим их зовх байна. Энэ үед бол илүү харшлын фонтой байсан байдаг юм уу? Эсвэл тэр өмнө ямар нэгэн байдлаар хавнгийн төр зүйлүүд хүний биед үүсчихсэн. Цайвар хавн, сувг хавн, усан хавн гэсэн төрөл зүйлүүд ханиад төрсөн үед үе мөчөнд эсвэл ер нь тодорхой бөөрийн юм уу эсвэл илэгний гаралтай ийм өвчин болж хувирч өөрчлөгдсөн ийм хэлбэрүүд байх юм аа. Тэгэхээр дэлгэрсэн халуун байвал бид нар түүнийг халууныг буулгах нь илүү чухал байдаг. Дээр нь нэмэгдээд энэ ханиадны нян гэдэг маань хүний биед их хордлого үүсгдэг учраас энэ дэлгэрсэн халууны өмнө болоод дараа тэр хордлого тайлах, хорийн чанартай өвдөлтийг намдаахын тухайд тарих толгой, хоолой, үе мөч, залгиур энэ орчмоор өвддөг өвдөлтийг намдаахын тухайд бол бид зэмп 5, дэмэн 4, дэмэн 5 гэсэн юмнуудыг өгдөг. За ер нь бол би эмийн нэрийг нэг тэгж яг л тэрл юм сайн байна да гэж дурдахыг хүссэнгүй. Гэхдээ хоёр эмийг ер нь бол энд нийтэд танилцуулах юмсан гэж эмчнэр их хүсдэг. Тэр нь бол ер нь хий ханиалга гэдэг хоолойд буусан ийм ханиалгын үед бол сороол 7, сороол 4 гэдэг найрлагууд ямар ч хоргүй, ямар ч эмийн эмчилгээтэй, өөр бусад эмчилгээтэй харших зүйлгүй байх. Сороол 7-г нь бол усанд буцлагдаг, сороол 4-ийн сүүнд буцлагдаг байх. Тэгтэл сүүнд зарим нэг хүн илүү их мэдрэг тийм харшигч гэдэг юм уу ийм шин чанартай байгаа үед бол энийг сороол 7 нь илүү их чухал байдаг юм а гэсэн шиг ийм хий ханиалгын үед бол их зөвлөх юм а. Зэмп 5 гэдэг юм тийм бас бүх аптекад олдохгүй байна гэдэг. Тэгтэл дэмэн буюу энэ юуны хоолойд буусан халдварт халууны үед дуудаг хид хідэн найрлага бий. Ер нь бол дэмэн гэдэг юмний дэмэн 4, дэмэн 5, дэмэн 5 гэсэн ийм найрлагууд хотод Улаанбаатар хотын уламжилт эмийн аптекууд эмнэлгүүдээр бас түгээмэл олдох бололцоотой байдаг юм байна. За ер нь анхаарах зүйл гээд анагаахны 4 үндэст тусгайлан бичсэн байх юм. Уушиг бол бадганы орон, тэнд бол альвеол буюу эцсийн цэврүүн дээр нь хийн солилцоо явж байгаа боловч энэ маань өөрөө нэг юм агуулгах бололцоотой ийм зүйл учраас дотор нь шингэн хуралдаж хүндрэх ийм бололцоотой. Тэгээд тэр нь амархан нян халдвар
өсөж үржих бололцоотой. Тэгээд амьсгал солилцоонд хүндрэл учруулдаг ийм өвчин. Тэгээд энэ бол 100 амгалан өвөл өвдөх нь өдөр амгалан шөнө өвдөх нь илүү хий заавал хавсардаг. Халдварт бол ис боловсрдог, удирлын ирэхээр нуугдах, насны ирэхээр хоосрох, хуучрах гэмтэй байдаг. Энэ зүйлийг анхаараарай гэж тавьсан байх юм аа. За та бүхэнд асуулт байна уу? Баярлалаа. Багшаа өдрийн мэнд. За өдрийн мэнд. Сорол 4-5 байна штэ. Сорол 4-5 одоо нөгөө та хэд маань Орхон аймагт ирэхдээ нэг гоё хярамч чанаад ирсэн байсан штэ. Бид биш Орхон аймгийн эмчнэр. Манай хэд яасан байсан юм аа. Бидний талаар одоо 2 литр хярамнд хэдэн грамм сорол 4 хийх вүлээ? Ер нь сорол 4 гэдэг маань ер нь ийм танч бай, талхч бай 1 грамын хэмжээнд ер нь эргэлт 1-1.2 грамын хэмжээнд үйлдвэрийн ингээд савлаад гаргаж байгаа. Ер нь тангийн халбаг гэдэг Монгол эмийн ер нь бол хятад болоод Монгол зарим эмчнэр илүүч байдаг. Би зөвхөн Монгол эмийн тухайд ярьж байна. Үйлдвэрээс гарч байгаа эмийн тун хэмжээ 1-1.2 грамын хэмжээтэй. Үйлдвэр болгонд харилцан адилгүйч байдаг баг. Тун хэмжээг бол тэр эмийн үйлдвэрийн ерөнхий технологич тогтоно. 1 грамм гэдэг маань усан болоод бусад одоо сүү шөл ямар нэгэн тийм байдлаар уусгахад концентрац нь 200-аас 250 грамд хийж тэр усан уусмал бэлдэж байгаа. Тэгвэл зэрэг энийг литрээр тооцоод би цаашдаа энийг ингээд бүх нийтээрээ гэр бүлээрээ уяа гэхэд чинь литр гэдэг маань юу болоод явчихна. 3-аас 4 тонн хийх хэрэгтэй болоо явчихж байгаа. Зүгээр яг эмийн журмаар нуунаа гэвэл. Тэгэхдээ урьдчилан сэргийлэгч журмаар уяа гэвэл сорол 4-өөс илүү ман шитэн буюу цагаан тан нь илүү. Цагаан тан гэдэг маань литр орсон учраас их гашуун байдаг. Тэгэхээр ер нь литрт 1 тонн буюу 1 грамм байж концентрац тэр гашуун хүн дасаж зогцож уухууч хэмжээ нь бол 1 грамм гэж тогтоосон. Тантай цай гэдэг маань ер нь ман шитэнтэй цай хэлдэг. Ман гандгар лидер гажаа буюу цагаан га, манчхуу гандгар лидер ман гэсэн энэ бол британика буюу нөгөө британ зоосон цэцэг гэдэг үндэс байна шүү дээ. Ер нь энэ дөрвөн үндэс цагаан ганаас манай оронд ургадаг. Цагаан гаагч тармижуулж бас гаргаж авдаг байсан байх. Ингээд ер нь бол олдоч илбэг хэр барахтай нэг тасалдаад байхааргүй ийм байна. Ер нь бол хаван хөөх эмэгтэйчүүдийн өвчний үед ер нь дархлаа дэмжих ийм зорилгоор хамгийн өргөн хэрэгэлдэг там бол ман шитэн. Ман шитэн бол тэгээд гэр бүлэрээ ханаа томноос сэргийлэх зорилгоор уяа гэвэл 1 литрт 1 тонн байхад тэгээд тэрнийг цайны эдээтэй цуг хийчихэд хүн бас нэг уухтай. Энэ яасан агтайхан амттай юм гэж хүлээж байгаа. Тэрнээс дээшээ болоод ирэхээр 2 тонн хийчихэр жахан гашууфтар болоод ирдэг. За өдрийн мэнд төргийн нэг юм асууя. За. Жирэмсэн үед нөгөө томоогийн жирэмсэн үед одоо томоогоор өвдсөн байгаа штэ. Тэнгүүт нөгөө тан имчилгээ хийгээд тан уугаад ирэхээр зэрэг анхаарах зүйлүүд нь ер нь юу ах вэ? За жирэмсэн үе гэдэг маань их олон зүйлийн 37 төрлийн 7 хоногоор ээлжлээд ингээд авч байгаа. За тэгээд тэр 37 төрлийн хий байна гэж ингэж тэр болгонд уялдуулсан байдлаар биш. Харин тэр хийн үйлдэлүүдийг бодох хэрэгтэй. Их зөнгөтэй ер нь бол энэ хэвлийн хөндий арцгийн даралт ер нь хий гэж юу хэлэх вэ гэхдээ зэрэг эцсийн байдлаар хүний бие дотор байгаа даралтыг л хэлээд нь штэ. Тэр дундаа бүр жижигчлээд хуугаад ирэхээр хин хэрцгийн хөндөй, хэвлийн хөндөй, арцгийн хөндөйд байгаа даралт тэр эрхтнүүдийн оршин тогтнож байгаа тэр эрхтнүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа тэр байдлыг хэлж байна. Тэгвэл зэрэг энэ даралтыг зөв байдлаар энэ нэг хүн давхар яриад Бараандаа хүрлээ. За тэгвэл зэрэг тэр даралт огцом нэмэгдээд байхдаа зэрэг жирэмсэн янз бүрийн хортой хамгийн нэгдүгээр бидний баримтлах юм хортой эмт бодис орсон байвал тэрнийг хянах хэрэгтэй юм байна.
тухайлбал зэмп тав гэдэг маань өөр хорс гэдэг ургамлын цэцгээр нь хийдэг байна. Тэгэхээр зэрэг хорс гэдэг ургамлын тэр орсон хувь хэмжээг тооцож үзэхэд зэмп тав бол зэмп толгойлсон арай нэг жоохон. Гэхдээ тэр зэмп чинь нийт 5 найрлагынхаа зэмп 5 найрлагынхаа юу байгаа шүү дээ. 5-ны 1 хэмжээнд дээр хувь нь тооцогддог. Тэгэхдээ дэмэн 4 болоод ирэхээр 4 найрлагынхаа бүр 8-ны 1 хэмжээр илүү бага хэмжээтэй болсон байдаг. Заавал нэг тийм хоолой залгуур барьсан үед өгөх шаардлагатай гэж үзэх юм бол бас нэг бага хэмжээний. Уучлаарай, энэ хаана хэн яриад байна? Тэгэхээр энэ нэгдүгээрт бид бол тэр дотоод хортой эмт бодисыг нь агуулмжийн бодох хэрэгтэй байна. Хоёрдугаарт бид тэр хүний суур одоо яг нөхцөл байдал ямар байгаа вэ гэхэд их удаан ханиалгаад ирэхээр нөгөө дахин арцэг хэвлийн хөндий ингэж чангарч ханиалгаад ирэхээр нэгдүгээр ураг томорхсон бол сэр нуруу хэсэг рүү айхтар хүчтэй өвдөж байгаа. Хоёрдугаар давсаг хэвлийн доод хэсгээр тоонус базлах маягтай, шээс алдах маягтай ийм болсныг тооцож байна. Тэгэхээр бид юугүй элдвийн янз бүрийн эм өхөөс илүүгээр тухайн тэр нэг чангарсан огцом ханиалгаад байгаадаа байдаг юм уу? Эсвэл амьсгал ер нь бол тийм их болоод ам хатаад байгааг нь боддог юм уу? Эсвэл ойрхон шээс алдаад байгааг нь бодож тооцож эмийн болоод ер нь эмийн бус эмчилгээ, төөнүүр эмчилгээ, барай заслын эмчилгээнүүдийг хэцүүлдэг юм байна. За баярлалаа багш. За асуулт байхгүй бол дараагийн багшийг урьж байна. Дараагийн багшийн лекц бол Аюушчув багш. Лекц явуулна.